дуртай өрөө юу вэ? Миний хамгийн дуртай байх өрөө яг энэ өрөө гал тоогоо. Таны гэрт хамгийн удаан байгаа эд зүйлс юу вэ? Бага. Энэ хөөрхөн ятаг манай гэрт байгаа хамгийн удаан байгаа эд зүйлс. Тэгээ би 6 дугаар ангид байхдаа энэ ятгаар тоглодог байсан. Тэгээд надтай хамт манай гэрт ирсэн. Та Биркад гэрээсээ ганцхан ширхэг тавилга өгч явуул гэвэл ямар тавилга өгч явах вэ? Маш тодорхой бэлэн байгаа. Биркагийн хамгийн анхны баг багт навч өгчсэн тавилга. Тэгээ өөрөө миний анхны тавилга гэж ярих дуртай. Тэгээд өнөөдөр болтол бас Биркагийн өрөөнд ингээд байнга явж байдаг. Өрөө нь тавилган солигдсон ч энэ тавир байж лээдэг. Тэгээ Бирка өөрөө би тусдаа гарахтаа энэ хоёрыгаа заавал авч явна гэдэг. Тэгэхээр Бирка энийг насаараа авч явах юм шиг байлээ. Тэгэхээр миний өөх тавилга энэ байна. Ганцхан гэвэл. За тэгвэл таны хамгийн дургүй өрөө чи юу вэ? Миний юу? Нэг өрөө байгаа. Би яг одоо нөгөө дургүй өрөөнд байна. Харанхуй өрөө юм чинь гэрлийн асаахгүй. Яагаад дургүй вэ гэвэл тэгтээ амар дургүй биш шүү өрөө минь битгий хомдорой 7 хоног болгон цэгцлэх шаардлагатай болдог. Ямыг гаргана, буцааж оруулна. Тэг манай муур нохооны хоол, хувцас тэгэл дээрэс нь эцэгтэн янз бүрийн юмнууд гэл 9 шидийн юм байдаг. Тэгтээ би нөхрийгөө цэгцэлж өгөхийг хүлээгээд байгаа 50 гэсэн. Би өглөө бүр гэрээсээ гарахдаа толинд хардаг. Харин толинд харах бүхэндээ нэг зүйлийг бодоод энийгэд гардаг. Юу гэж анх нөхөртөөгөө суусны дараахан маа нөхөр надад тэгсэн. Би ингээл толинд хараал ингэдэг гэнэ нуруугаа цэгцлээл. Тэгэл нүд мүдэ амир ингэж мөнгөчл. Тэгэл толинд хараал дуусаад гарахдаа зүг зүгээр болол ингээл явдаг гинэ. Тэгсэн чи хариж яг толинд харж байгаа шал гармаар байна. Яг толинд харсан сүүлийн позоо яг аваад гармаар байна гэж байгаа хгүй. Тэгэхээр би нуруу цэх. Тэгэд нүд мүд ийм тэгэд инээмсэгэлтэй гарах хэвээр юм байлээ. Тэгээ тэрнээс хойш би дандаа харах болгондоо инээгээд нурууд яг толинд харсан чигээрээ ингээд ажилдаа явдаг. Тэгээд өглөө бүхэн боддог зүйл гэх юм бол ундрмаа чи өнөөдөр өөрийнхөө хамгийн гой хувилбар нь байгаарэ гэж хэлээд ажилдаа гардаг. Дуртай ажиллаа даалгавар болгож хүлээж авах ямар гоё юм бэ. Тийм гоё аз жаргалтай сууж байгаа эмэгтэй одоо машиныхаа ард хувцас салах гэж байна. Тэгээд нэрээ яагаад заавал бид нар интерьерт анхаарах хэрэгтэй вэ гэх юм бол интерьер бод зүгээр нэг юм гоё харагдахтай гол нь биш, хамгийн гол нь амьдралын чанарыг сайжруулдаг. Тэгээд дээрэс нь хүний сэтгэл зүйг ингээд гоё дэмжиж өгдөг хамгийн хүчтэй зэвсэг. Бид нар гэртээ их цагийг өнгөрөөдөг. Бид нар гэртээ дандаа хайртай дотны хүмүүстэйгээ цуг байдаг тийм. Тэгэхээр хүн болгоогоо сэтгэл санаа бүх зүйлээрээ гоё ах хэвээр дутаах хэвээр. Тэгээ надад бол ингээл жишээлбэл хөшөөг, буудангийн өнгө, ханын обойны өнгө гэдэг эдгээр нэг хэлээр ярих хэвээр тийм. Нэг хэлээр ярьж иж тэн дотор бид нар илүү гоё тухтай, тайван, амар амгалан мэдэрч илүү гоё мэдрэмжийг авна. Нэг гоё үг хэлчихгүй би саягийн саналаа. Муу интерьер хүнийг ядраадаг. Сайн тохирсон интерьер бол хүнийг илүү дэмжиж өгдөг. Бүх зүйлээр нь. Одоо хөшөггүй цонх гэж та нар боддоо. Тэгэл абжуур яагаад заавал байх хэвээр, шалны хевсийг яагаад сонгох хэвээр ингээд бас нэг хэрэглэх ёстой зүйлүүд байхгүй бол яг нэг нүрэ бодаагүй, үсэн янзлаагүй, хувцсгүй явж байгаа юм ихтэй шиг харагддаг. За би ажилдаа орлоо, хувцас соллоо, амжилт. Зэрэг надад ийм гоё малгай өгсөн. Тэгээ энийг би одоо яагаад өмсөж байгааг ойлгохгүй байгаа. Гэхдээ нөгөө даалгавар өгсөн хүмүүс өгсөн. Тэгээ сая хувцас солижсэн чинь цонхоор нэг багцсан намайг. За яг хоо. Хоёрдугаар ээж.
Гэхдээ ганцаар үзэл тогтоох хаа. Өөрийнхөө нүдээр өөрийнхөө югаар энэ ямар гоё юм бэ? Цонхны шийдэл нь ийм энэ дэр хөшиг өстө гоё орж ирэх юм байна. Гоё байна. Эхний таалагдсан юм. Хоёр дахь таалагдсан юм нь болохоор ийм байна. Галтайгоо зочны хэсэг хоёр тусдаа хийсэн байна. Гэхдээ яг хоо ингээд жоохон энэ ханаа байхгүй юу? Гэхдээ би энд нь бол ийм шилэн хаалт хий гэж бодож байна. Ингээд заримдаа хаачдаг. Гэхдээ шилэн тарагдаж байдаг, нэгчдэг. Тэгээ галтгооны хэсэг том байгаа нь гоё байна. Нэг асуудал гарч ирэх юм байна. Хоолны ширээгээ галтгоонд тавих уу, зочны хэсэгтээ тавих уу гэдэг асуудал гарч ирэх юм байна. За тийм шүү дээ. Би нэрээ нөгөө гэр бүл зохиох хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр би ингэж бодож байна. Би бодож болохгүй юм байна. Би ерөөсөө байдаг хүнээ бодох юм байна. Австралид маань нэг найз эмэгтэй байдаг. Гэхдээ надаас дүү. Одоо 2 хүүхэдтэй жирэмсэн. За тэр хоёроо энд амьдрна гэж бодъё. Тэр гэр бүлийг. За тэгээд маа тэр эмэгтэй болохоор зураг зурх хоббитай. Тэгэхээр зураг зурх хоббиг энэ чигээр нь хийгээд тэгэнгүүтлээ 2 хүүхэдтэй бол юуны би 2 хүүхдийн бол ингэж бодож байна. Яг би нэмчихээ ийм гоё спортоор хичээллүүлэх дуртай. Хүүхдүүдтэй тэгэхээр гоё спортоор хичээллэх сэдлийн өгөх өрөөгийн тэгж хийх юм байна. Тэгээд нөхөр нь болохоор зайнаас угаасаа ажилдаг. Тийм. Гэхдээ би яг юу хийдгийг мэддэггүй. Компьютер дээр суудаг. Тэгээд өдөрч ажилдаг, шөнөч ажилдаг. Тэгэхээр олон улсад ажилдаг юм шиг байгаа юм. Тэгэхээр ингээд 3 хүүхэдтэй тийм айл. За тэгээ гоё болчтой. Тэгэхээр одоо яг энэндээ тааруулаад ерөнхий одоо концепцийг гаргана гэсэн үг. За явъя манайхаа. Манай олуулаа 200,000-аар намайг дагаа яваарэ. За энэ юу вэ? Энэ зочны угаалгын өрөө. Гэхдээ нэг давхрах те. Орж ирэнгүүт бас нэг таалагдсан юм нь тэр болохоор үүдний агуулга хийсэн бэл. Бид нар ч аюух янз бүрийн юмнууд цуглуулад хийдэг шээ те. Тэгэхэд энд нөгөө өвлийн гутлнуудаа өөрчих ч юм уу, өвлийн гуцнуудаа гоё хийгээд ячих тийм гоё агуулгатай байна. За коридорын хэсэг гоё шүү, гоё том байна. Энэ нөгөө шатны хэсгээ бас ийм агуулга хийсэн биш шүү дээ. Тийм шүү дээ. Амьсч аюух юм таахгүй юу? За энэ юу вэ? Үүслэгчийн өрөө. Үүслэгчийн өрөө нь бас юу юм шүү дээ. Дүүш мөш бантай байна. Энийг аюу гоё хийж болох юм байна. Ямар гоё. Таалагдчихна. Ингээд гараж байгаа. Гаражийг би нөхөртөө татгачих. Гэрийнхэн гаражийг бол манай нөхөр бүр үнэхээр гоё хийсэн. Харсан хүн болгон дуртай байдаг. Ямар чамбаа юм бэ гэл ингээл. Өөрийнх нь хувцсны өрөөнөөс илүү гоё чамбаа. За ийшээ ингээ юм чинь. За бүгдээрээ шатаар гаръя. Ямар гоё юм бэ? Өөрөө ингээ шинэ юм хаусанд орохоо тогтчулж байсан бол гоё юу? Гоё. Ямар гоё өндөр тацтай юм бэ? Яг энэ гурвалжнаар нь яг энэгээр нь шийдвэл гоё юм байна. Тэгээд одоохондоо нөгөө энэ дотор ажлыг бол зогсоосон байгаа. Яг тэгвэл бүх нөгөө цахилгааны монтаж бүх асуудлуудыг хийсэн байгаа. Одоо зөвхөн энэ дээр би ажиллана. Би тоглоно. За ийшээ харъя. Ямар урт коридор вэ? За энэ надад план зураг өгсөн байгаа. План зурган дээр ажиллана. Одоо би ингээ харцгаар надад гоё юу төрчихөж байгаа байхгүй юу? За ашиглалт гоё. Хүүхдүүдийн угаалгын өрөө. Бас угаалгын өрөө. Энэ болохоор юу юм бэ? Угаалгын өрөө. Угаалгын машина тавих юм байна энд. За ингээд нэг хүүхдийн өрөө. Хөөе, ахаад тийш юм байгаа мó? Хувцсны хэсэг. Тусны өрөө гаргачих гоё. Ямар гоё. Ямар хөөрхөн. Цанхан том. Тэр харуулц нь гоё шүү дээ. Шууд уул харагдчих. За ингээ энэ коридорын хэсэг бол гоё байна. За энэ дэр гоё юм бодож олъё. Ингээд шатнахны бариул мөрөл бүх юмыг би шийднэ. За аав ээжийн унтлагын өрөө. Ор тавьчин хангалттай. Гэтэ орч хааш толгойн хаашаа харах хэрэгтэй байдаг үлээ. Тэрийг бодож байгаа тхийх нэ. Нэр нь бол тэн талтай юм шиг байна. Энэ талдаа, энэ талдаа, энэ талдаа, энэ талдаа. За ингээд бааны өрөөний ямар том юм бэ? Саун хийнэ. За миний анхны сэтгэл чинь өөрчлөгдөн шүү дээ явцсан үед тийм ээ. Ямар гоё. Хувцсны өрөө гоё юм. Өндөр таацтай.
Тэгэхээр дээр нь би ингээд нөгөө бас харцтай хувцснууд тавья гэж бодож байна. Эсвэл бүр өндрөөр нь хийгээд нөгөө өмсгөө хувцснуудаа дээр нь ингээд шатан дээр зогсоод өлгчдөг. Улирлын чанартай хувцснуудаа тэгээд яг эндээ болохоор өөрийнх нь хувцас байх хэрэгтэй юм байна. Нэг гоё юм хийнэ. Унтлахын өрөөнд. Эмэг бөгжзүүлэлт хийдэг гоё юм хийн. Одоо өөрөө гэртээ хийж чадаагүй хүсдэг юм бол энд хийх нь шүү дээ би. За тэгээ та нар минь надтай зүг ингээл хийхэндээ вау чээр гоё. Унтлахын хувцастайгаа орой энэ дэр суух нь бай. Энд дээр нь бас нэг гоё юм суух амрах нэг хэсэг хийж өгнө. Ингээд ийм гоё шүү дээ. Ийм олон өрөөтэй. Ингээ гоё болох нь шүү дээ би. Тэг энэ хантуглын нэг бас нэг гоё юм нь ингээд энтэй талдаа өрөө болгондоо баг ингээд нэг юм гоё тагттай. Тэг ийм гоё цэвэр агаарт. Тэгэд ингээ уул руу гараа гүйчихнэ. Наа чиг юм алхаж малхах дуртай нохоо муртай хүн. Энэ айлгаа нэрийг нэг мууртай олгочихоо хэдүүлээ. Тэхөө. Тэгтээ муурна. Тэгэхээр муурны гоё юм сонгох хэрэгтэй болж байгаа. За энэ айл ер нь болчлоо шүү дээ. Мууртай хүүхдүүдээ спорторч за энийг ярьсан чинь те. За мууртай болчлоо. Ийм гоё хаусанд тогтчлт хийх нэ. Миний мөрөөдөл биелж байна. За тэгээд энэ цанхана гоё өндөр штэ энийг хараа. Тэгсэн чинь нөгөө Австралидагаа хоёр маань ирээд энийг авчих үү дээ. За тэгээд доор сэтгэлээ бичээрэй. Тий нэрээ энийг үзсэн хүмүүс инээж ярих нь зүгээр юм уу, инээхгүй ярих нь зүгээр юм уу, өөрөөрөө байх нь дээр юм уу, өөр хүн шиг байх нь дээр юм уу гэдэг тухай гоё бичээрэй заяа. Миний инээд үнэхээр тэнэг байдгүй, гоё байдгүй, мэдгүй гоё тэнэгтэй голно ш. Надад бас тухтаах хэвээр тий. Бас үзэж байгаа хүмүүсээ хүндлэх хэвээр. Тэгэхээр тэгэл гоё юм ярил гоё юм шүү тий. За энэ тухай бас бичээрэй манайхаа. Тэгээ энэний тогтчлт нь ямар болохыг та нар бас төсөөлөөрэй. Бас нэг даалгавар өгсөн. Surprise байсан түрүү орж ирэхэд үнэхээр том surprise байсан. Тэр нь юу вэ гэвэл ханы хавтан ханадаа обоны орнд нэг сүүлийн технологи шийдсэн байна. Тэгээд тэндээ өрөө тавьсан. Тэгээд сая наа ундрагч та тэрнийг үзээрэй гэдгсэн. Тэгээд өнгө мөнгөний үзчихлээ. За ингээд эхлэн дээ. онд юм уу? Намайг анх ирж хахад одоо энэ хэсэг бол ингээл ерөөсөө энэ ингээд битүү хоосон тал байсан. Тэгсэн чинь одоо ингээд 19 оноос хойш өнөөдөр харахад гоё тав тухтай орчин үзэсгэлэнтэй бүтээн байгуулалт тэгэл хүүхдүүдийн тэр тоглож байгаа аз жаргалтай байгаа инээмсэглэл бүх гоё юмыг ингээд бий болгосон байна. Тэгэд нэгдүгээр ээлж штэ энэ тий. Нэгдүгээр ээлж маань за зураг төслийн хувьд бол 2018 оноос эхлээд 2019 оноо яг таны хэлж байгаа 19 оноос яг бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. За тэгээ 2021 он та мэдж байгаа бах. 21 оны анхны айл ирэхэд гэсэн та өөрөө бүр хөтлөөд оруулаад тий. Одоо яг айл нь тэнд харагдаж байна. Хамгийн анхны орсон айл. Яг нуурын дэрэгдэх ихний айл орж ирсэн. Тэгээ одоо ингээд харахад нийтдээ 81 айлын хаус хотго нэгдүгээр ээлжтэй орцсон байна. 81 гэхэр тий. Тэгээд одоо нэгдүгээр ээлж ерөнхийдөө бүрэн ашиглалтанд оруулаад айлуудын төрөлт маань бүрэн дүүрсэн. Тэгээд одоо ерөнхийдөө дараагийн ээлжийн бүтээн байгуулалтын ажил руу үндсэндээ орчоод Аз жаргалын төгөл. Аз жаргалын төгөл. Тий. Нэр мөнхөөрөө танилцуулъя. За мөнхөөр захирлыг болохоор миний анхны танил мөнхөөр бол волейболчин залуу. Олон улсын хэмжээний мастер, Алтай Барсын тамирчин, багийн ахлагч нүггүй юу? Багийн ахлагч нь. Тэгээ манай нөхөр бас волейболын одоо ахмад үеийн дээдлийн үеийн. Тэгээ бид нар ингээд анх тийм танилуд байсан бол өнөөдөр ингээд Хантүгэл хотхны 2 дугаар ээлжээс хойших төслүүдийг удирдаад ажиллах энэ Хантүглийн одоо захирал мөнхөөртэй одоо зогсож байна. Би зөв хэлсэн биз дээ? Зөв. Анхны нөгөө концепцийг гаргахад Француудаар анх үндсэн Француудаар гаргаж ирсэн. Тэгээ зураг төсөл концепц явахад үндсэндээ нуурын төвөл гэдэг одоо би хоёулаа ард харагдж байгаа. Нуурын төвөл хэсэг. Үндсэндээ нэгдүгээр таталцлын төв. Хоёрдугаар таталцлын төв нь одоо аз жаргалын төв гэдэг үндсэндээ одоо бид нар чинь
хөрөнгө худалдаж авч байгаа гэхээсээ илүү гэр бүлээрээ амьдрах орчноо худалдаж авч байгаа байхгүй. Амьдрах орчин дотроо болохоор гэр бүлийн хамгийн аз жаргалтай юм уу гэдвэл хүүхэд байдаг тийм ээ. Тэгэхээр хүүхэд аз жаргалтай байна гэдвэл гэр бүл тэр чигтээ аз жаргалтай байдаг. Тэгэхээр аз жаргалын төвлөгөө 2 дугаар ээлж мөн аз жаргалын төвлөл дээр хүүхдийн насны ангиллаар нөгөө хүүхэд ямар үед аз жаргалтай байдаг гэхээр тоглоом тоглож байгаа үед тийм. Та ч гэсэн одоо бага байхдаа тийм ээ. Эсэн дээр хөвчээд байсан бол одоо яг л тэнд хөвчээсээ эс чинь баг байгаа. Тэгтээ гоё Тоглоомтой. Тэгээ ийм болцсон. Тэгэхээр аз жаргалын төвлөгөөд 2 дугаар ээлжийн төслийн бүтээн байгуулалтыг хариуцаад явах захирлаар саяхнаас томилогдсондоо бол их баярлаж багтдаг. Тийм миний хувьд бас их баяртай байдаг. Тэгээ би өнөөдөр бас өчигдөр өөртөө тань ярихад юу нэгдүгээр ээлжийнхаа айлуудтай асуулзаад санал бодлын сонсоод явж гин гэхэд надад их гоё санагдсан. Тий одоо мэдээж хаус төсөл эхлүүлээд нэгдүгээр ээлж явж гин нэгдүгээр ээлж ингээд шинээр одоо ингээд 2018-аас одоо 8 дахь жилдээ л дээ. Ингээд явж байгаа нэгдүгээр ээлж дээр мэдээж алдаа оноо ч юм уу ямар бүрийн асуудал мэдээж гаргал баг шинээр эхлүүлж байгаа учраас. Тэгэхээр одоо нэгдүгээр ээлж дуусаад айлууд нь ашиглалтанд яваад 3-аас 4 жил болцсон байна. Тэгэхээр айлууд дээр ороод одоо яг энэ 3-4 жил ашиглалт явж байхад ямар шоу хэмжээний асуудал үүсэж байна. Сэтгэл ханамжаа ямар байна, орчин нь ямар байна тий. Одоо нөгөө үзүүлж байгаа үйлчлэгээ одоо энэ тансаг зэрэглэлийн хаус орон сууц дээр чинь нөгөө ашиглалтын үйлчлэгээс гадна хөрөнгөний менежментийн үйлчлэгээ гэж айгүй чухал юм байдаг. За энгийн апартмент дээр нөгөө сөөхий бидний нөгөө ойлголтоор сөөхий үйлчлэгээ шүү дээ тий. Тэр үйлчлэгээ маань ямар болж ингэ бүхэл асуудлуудыг орчин суугчдаасаа асуудлуудыг бүгдийг сонсоод за тэгээд эдгээр асуудлуудыг бид нэгдүгээр ээлжтэй бүх асуудал байх юм бол тэрийг асуудлаар шийдээ сайжруулах асуудал байдгүй сайжруулад хоёрдугаар ээлж дээр илүү улам энийгээ тогтоогоод аваад явах нь хамгийн чухлаа гэж ерөөхдөө бодож байгаа. За тэгээд яг одоо бид нар илүү нөгөө барилга байшин барих гэхээсээ илүү бид нар илүү нөгөө орчныг илүү бүрдүүлэхийг зорддог. Яагаад тэгэхээр сүүлийн үеийн яг хэрэглэгчдийн тий худалдан авагчдын сонирхож байгаа бол байшин авах гэхээсээ илүү орчныг илүү худалдаж авдаг. Тэгэхээр орчин дээр бид нар юу вэ гэхээр хамгийн нэгдүгээр хүүхдийн аз жаргал. Инээ төхөр тийм үү. Хоёрдугаарт нөгөө эрүүл орчин. Хүрээлэн буй орчин. Гуравдугаарт нөгөө аюулгүй байдал. Тий. За дөрөвдүгээрт нь болохоор одоо ирээдүйд илүү өссөн нэмэгдэх үн цэнийг бүтээхийг зорддог. Яагаад тэгэхээр биднийг бас энэ нөгөө бүтээн байгуулж байгаа төсөлтэй холбоотой барилга байшнаа илүү үн цэнээр бүтээхийг өөрсдөө компанийнхаа сая энэ жил бид нар стратеги тодруулахдаа алсын арга илүү тодорхойлж өгсөн. Энэ дээр бид нар болохоор ирээдүйд өсөн нэмэгдэх үнэт өвийг бүтээнэ гэдэг. Тий. Тийм байна. Өнөөдрийг хүртэл ингээд хамтарч ажиллаад одоо бүр 2 дугаар ээлжийн төсөл рүү намайг ингээд оролцооч гээд хэлсэнд их баяртай байгаа. Юу гэж хэллээ? Тэглгүй яах вэ? Одоо та чи өөрөө бас ийм айгу завгүй маш олон зүйлийг одоо зэрэг амжуулдаг тийм ээ. Гэр бүлийн одоо орчин танахыг би ч бас мэдэн штэ. Тэгээд энэ гэрээ авч явж байгаа өөрхөн амьдрал дээр явж байгаа хань ижил өрөө хүүхдүүд тийм ээ энэ авч явж байгаа орчин соёл эдгээр чи ерөөсөө бидний яг одоо энэ байгуулж байгаа төсөл маань хүртэл яг амьдралын нөгөө орчин амьдралын нөгөө эргономик тийм бүх энэ юмыг агуулсан байдаг. Эдгэрийг бүгдийг зохицуулдаг гэдэг утгаараа та одоо нэгдүгээр ээлж дээр яваад хоёрдугаар ээлж дээр хүртэл энийг өргөлүүлээд явах тал дээр таныг одоо бас нэг даалгавар өгчээд байгаа тийм ээ. Тий, даалгавар нь үнэхээр гоё. Даалгавраа хоёулаа хэлээ л да. Тий, даалгавар маань 2 дугаар ээлжийн бүтээн байгуулалт буюу үндсэндээ огцролтын ажил маань болцсон. Одоо тэгэхээр 2 дугаар ээлжийн загварын хаус гэж байдаг тийм ээ, шоурум. Шоурумынхан дотор тогтчлт орчин тэр бүх нөгөө одоо хүн болгоны мөрөөдлийн тэр орчингийн бодит тулгаж өгөө тогтчулаасаа гэдэг даалгаврыг танд одоо даалгах нь хайшаа юм. Тий. Би тэр таны даалгаврыг бол амжилттай биелүүлэхийг зорино. Би зөвхөн зав заагаараа хийхгүй олон ажил байгаа ч гэсэн бүр цаг гаргана, зориулж тэгээд сэтгэл зүрэх өөр юу эдэн те ажил хийхэд төсөл хийхэд надаас юу гарах ёстой бүх хүчийг гаргаж хийнэ. За. За баярлалаа. Амжилт. За.